Яасан мэдхаан уу та бүхэнд орой минь хүргэе. За өнөөдөр би та бүхэнд нэгэн бас хугацаатай мэдээлэл хүргэн за урамшууллын мэдээлэл. За тэр нь юу вэ гэхээр та бүхэн хэрвээ өмнө нь нөгөө Монгол NFT-гийн IO-д орохоор бүртгүүлж байсан бол мэйл хаягаа одоо шалгаарай тий. Ийм мэйл хаяг ирсэн байгаа. За энэ мэйл хаяг юу юм бэ гэхээр тухайн үед буюу 11 сарын ихээр энэ Монгол NFT-гийн IO-д оролцохоор дансандаа мөнгө байршуулсан болон за тухайн үед одоо оролцохоор бүртгэл үүсгэж исэн IO-д хэдийгээр IO-с авч чадаагүй ч гэсэн бүртгэл үүсгэж исэн бол танд ийм одоо чон авах ирэх код болж ирсэн байгаа. За энэ кодыг та бүхэн мэйл рүүгээ ороод энэ кодыг одоо энэ дээр байгаа энэ хэсэг дээр байгаа кодыг 2022 оны 1 сарын 11-ний өдрөөс өмнө за Монгол NFT-гийн одоо тий NFT-д бүртгүүлээд тэр бүртгэлээрээ нэвтэрч ороод за энэ эрхийг бол баталгаажуулаарай гэсэн ийм мэйл байгаа. Тэгэхээр та бүхэн энийг бас мэйлээ зарим нь шалгаж амжаагүй бол шалгаад за энэ кодоо копидж аваад за ингээ копидж аваад за тэгэнгүүтээ нөгөө юу руугаа ороод Монгол NFT-гийнхаа хэсэг рүү ороод одоо энэ Монгол NFT Zcom гэдэг энэ сайтанд та хэрэг бүртгэлтэй бол бүртгэлээрээ нэвтэрч орно. Бүртгэлгүй бол шинээр бүртгүүлээд одоо нөгөө анх юу гэдгийг юу яжсэн IO-д бүртгүүлж исэн мэйл хаягаараа бүртгэлээ үүсгээд за тэгээ тэргээр логин буюу нэвтэрч ороод за тэгэнгүүт ийм хэсэг байгаа. Ийм одоо WOF гэсэн зис баг. За энэ дээр дарна. За энэ дээр ингээд дарахаар ийм climb буюу код хийх хэсэг гарч ирж байгаа. За энэ дээр нь саяныхаа мэйлэн дээрээсээ копидж авсан одоо мэйлээ хийгээд за энэ дээр нь жишээ нь мэйлээ хийгээд за энэ climb гэдэг ногоон товчон дээр дарахаар дарахаар одоо таны код ерөөдөө баталгааж хэрэгдэнэ гэсэн үг. Баталгааж ирдэг гэсэн. За миний хувьд бол нөгөө энэ кодоо баталгааж болсон учраас харагдахгүй байна. За ингээд баталгаажлалт хийх хэрэгтэй хугацаатай учраас 1 сарын 11-ээс өмнө энэ мэйл хэрэг шалгаагүй бол энэ мэдээлэлд сонсож амжаагүй хүмүүс байгаад өмнө хэрвээ IO-д орж исэн бол орох гэж бүртгэл үүсгэж исэн бол энэ мэйлээ шалгаад энэ мэдээллийг аваад одоо энэ кодоо бүртгүүлээрэй гэж зөвлөё. За ер нь бол яг энийг ингээ авцсан байхад бас илүүдэхгүй. Яа тэгэхээр NFT гэдэг энэ зүйл бол дөнгөж хөгжиж эхэлж байна те. Яванда маш олон одоо уужиг бий болгоно гэж би бол харж байгаа. Тэгэхээр та бүхэн бас энэ мэдээллийг сонсоогүй бол бичлэгээ үзээд бүртгэлээ одоо кодоо бүртгэлээр баталгаажуулаарай гэж үсэе. За бүгдэнд нь амжилт хүсье. За дараагийн удаа бол би юу яана нийт надад ирсэн комментуудад ер нь нэгдсэн журмаар хариулъя гэж бодож байгаа. За тэгэхээр хэрвээ та нар комментоор асууж тодруулах юм байвал бас асуугаарай тий. Комментийн хариултуудыг ер нь нэгдсэн байдлаар анх удаага комментний хариултын видео хийх гэж байна. За мөн нөгөө X-Meta биржийн бас нэг хит хитэн тодорхой болсон нөхцлүүд тэг хит хитэн бас нөгөө X-Meta IC-ийн хамт олноос хийсэн мэдээллүүдийг нэлээд сайн судалж байгаа. Тэгээд X-Meta-гийн одоо хөгжүүлэлтийг бас нэлээд сайн харж агаад нэлээд X-Meta дээр ер нь бол stop loss тавих те тэр төрлийн мэдээллүүдийг бас бэлтгэж утгагүй оруулнаа. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Хэрвээ намайг одоо би нэг 2 хоногийн дараа ер нь бичлэг хий гэж бодож байна. Тэгэхээр энэ хугацаанд та бүхэн асууж тодруулах ч юм уу тийм зүйлээр бас коммент хэсэгт үлдээвэл би тэрэнд чи хариулаад юмнуудаа ингээ хэлээд явна гэсэн үг. За тэг бүгдэнд нь баярлалаа.